Манай бие даалтын ажлын сэдэв бол жолооч наримлахад дохио өгөх систем хөгжүүлэх байгаа. Дараах 3 оюутны бүрэлдэхүүнтэйгээр бие даалтын ажлыг гүйцэтгэсэн. За манай багийн бие даалт ер нь ямар судалгаан дээр үндэслээд өрөөнөөс болж хийх болсон бэ гэвэл замын хөдөлгөөний осол нь дэлхийд даяарх нас баралтын нэг том гол шалтгаан болдог. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны судалгаа мэдээлэлээр жил бүр 135 сая хүн ам зөвхөн замын ослоос болоод амь насаа алдаж байна гэсэн судалгаа байна. За тэгээд тэр судалгааных нь 20-30% нь ер нь жолоочийн норимглолт ядаргаатай шууд холбоотой байдаг. За Монгол улсад бол жилд дунджаар 800 орчим хүн ийм осол бүртгэгддэг. За тэрнийх нь 25% нь ийм жолоочийн ядаргаа норимглолтоос үүдэлтэй байж болжсгүй гэсэн ийм судалгаа байгаа. За энэ судалгаан дээр тулгуурлаад бид дараах бие даалтын ажлыг хөгжүүлэхээр шийдсэн байгаа. За бидний үндсэн зорилго бол нэмэлт тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээр ердийн веб камер ашиглаад жолоочийн норимглолтыг юм реал тайм бодит цаг хугацаанд автоматар илрүүлээд цаг алдалгүй дуутуулан визуал анхааруулгыг өгөх систем хөгжүүлэх зорилготой. За зорилго зорилтуудын хүлээн авах дээрээ ER ашиглаад нүүдний хяналт, MAR ашиглаад эвшээлт илрүүлэлт, за тэгээ Perclos метрик тэгээ толгооны байрлалын хяналт зэргийг ингээд илрүүлэх зорилго зорилтыг тавьж хийсэн байгаа. За бидний эхний алгоритм бол eye aspect ratio алгоритм байгаа. За threshold-оо тэг зүүнний 22-оос дээш байх юм бол нүд таагцсан гэж үзээд нүд нэлттэй үед ер нь тэг зүүнний 25-аас тэг зүүнний 35 хүртэл тохируулж үзсэн байгаа. За тэг бүрээ хагдах юм бол threshold маань тэг болноо гэж үзсэн. За тэгээ дараах математик томьёонуудыг энд тусгасан байна. За дараагийн алгоритм бол mode aspect ratio тэгээ Perclos тэгээ толгоон байрлал алгоритмуудыг тайлбарласан байна. За нүдний Perclos нь нүдний хаалтны хөдөлгөх дээр 60 секундэд нүдний хаалтын хувийг тооцоолоод тухайн хүнд нь зориулж тооцоолж хэмжээд за тэгээд агшин за энэ нь болох дээр нөгөө нэг eye aspect ratio ашиглахаас илүү нөгөө нэг агшин зургийн хэмжилтээс илүү найдвартай болдог гэж тооцоолсон байгаа. Head position estimation за нүрийн тодорхой 6 цаг байгаа. За тэр 6 цагийг 2D проекцоос 3D эргэлтийн матрицаа гаргаж аваад за тэгээд ийм урагш унах, хажуу тишээ хазаах гэх хазаалтуудыг нь тодорхойлно. Бидний системийн архитектур өгөгдлийн урсгал бол за нэгт дүрсээ авна. За тэгээ pace mesh буюу media pipe-ийнхаа нүүрэн дээр 468 цэгийг аваад илрүүлээд тэгээ нүд болон нүдний 6, амны 10 ийм цэгүүдийг координатуудыг гаргана тухайн хүндийг. За тэгээд alert state машин буюу 5 сууг 5 алгоритм маань нэгтгээд нэг фреймд бүгдийг нь тооцоолчихж байгаа. За тэгээд CSV лого дэлгэцэндээ харуулна. Тэгээд бас CSV файлдаа ингээд тухайн датануудыг хадгална. За манай системийн ашиглах технологи бол Python, OpenCV, Pygame, MediaPipe, тэгээ PaceMesh, NumPy, CSV сангуудыг ашигланаа. Одоо кодинг хэсэг болон туршилтын хэсэгтээ танилцъя. Манай үр дүнгийн хэсэгтээ танилцуулж дуслаа. Одоо манай системийн давуу тал болон сул талыг тайлбарлая. За давуу тал нь болох дээр нэмэлт тоног төхөөрөмж шаардахгүй. Утас болон хар хайрцагны юм тусламжтайгаар камерын тусламжтайгаар хийн гэж ихний хэлж тооцоолсон. За тэгээд 5 алгоритм нэгтгсэн. Тэгээд тэр алгоритмууд маань нэг фреймд тооцоолдог. За adaptive calibration буюу жолооч бүрийн нүдний baseline тийм тохирох. Тэгээд автоматар тэр нь тасдагдвал ингээ нарийн нүдтэй, том нүдтэй, жижиг нүдтэй хүн болгох юм өөр байна гэсэн үг. За тэгээ хоёр түвшний анхааруулга хийж байгаа. Анхааруулга болон danger буюу аюул гэсэн юм хоёр төрлөөр хийж байгаа. Хоёр төрлийн анхааруулга өгч байгаа. За тэгээ CSV log буюу
одоо сешн бүрийн бүх мэдээллийг дата сетд хадгалаад тэгээ дараа нь ашиглах боломжтойгоор хадгалаа явж байгаа. За хязгаарлалтын хувьд болох тэрэ гэрлийн нөхцөлд хэтэрхий мэдрэмтгий байгаа. Илүү тод нарны гэрэл тусах юм бол манай наривчлал маань 78 хүртэл буурдаг. За нарны шилтийн нөхцөлд за тэгээ мөн толгой хазаалт маань 30 градусаас хэтэрсэн үед пэйж маань алдагдана. За тэгээ физиологийн тохиол баггүй. Физиологийн тохиол гэдэг нь болохоор одоо нөгөө зүрхний цохилт биологийн тэр тохиол нэгтүүлэр уг нь илүү мэдгэдэггүйцнээр явуулаад маань дэвшлэн. За тэгээд монолит бүтц байгаа одоо бүх файлаа нэг файлд байгаа. Тэгээ энийг болох дээр модулчлах хэрэгтэй гэсэн юм хязгаарлалтууд байгаа. За манай системийн моделийн цааш дах одоо сайжруулалт гэх юм бол за нөгөө гэрлийн нөхцөлд гэрэл хэд тод тусах эсвэл хэд бараан болоход болох дээр 78 хүртэл буурдаг байгаа. Энийг болох дээр цаашид хөгжүүлээд нэмэх 90% одоо наривчлалтай болох боломжтой. Тэгээд мөн физиологийн тохиол буюу одоо зүрхний химиг наривчлаж нэгтгэснээр болох дээр манай 92% наривчлалтай тооцоолол маань 96 хүртэл хувийн тооцоололтой болно гэсэн юм эхний тамга байгаа. За тэгээд 3 секундээс их унтсан гэж үзээд одоо перклоос 15%-аас дээш болгоод одоо аюулын тохиогныхоо давтамжаа хэд ойртох юм бол автомат торомзыг аажмаар идэвхжүүлээд за тэгж жолоочууд юм чичиргээ мэдрүүлээд юм бодит тохио өгөөд энэ системийг ингээд ер нь цаашаад хөгжүүлэх боломжтой гэж бид бодож байгаа. За бид энэ бие даалтаар юу хийсэн бэ гэж дүгнэхэд OpenCV болон MediaPipe сангууд технологиудыг ашиглаад жолоочийн нойрмол илрүүлэх системийг 2 хувилбараар сайжруулсан. За сүүлийн хувилбар нь болох дээр 5 алгоритм нэгтгээд за нэгтгэснээр болох дээр манай наривчлал маань 92 болж өссөд за 670 мс-ийн хариу үйлдэл үзүүлснээр аюулгүй байдлын стандартад нийцсэн юм үр дүн гаргасан байгаа манай бие даалт маань. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Компьютерийн ухааны 4-р курсын оюутан Маргад оюун намын Цолмон нар байлаа.